Ja, buon front, c'est quick roll. Let's go. Good. He's coming for wait this blow. Why, yes. Good. Come on. Сайн байна уу? Сайн бацгаана уу? Өөрийгөө танилцуулаач. Намайг Эрдэнэцан гэдэг. Та хаанаас ирсэн? Би Монголоос ирсэн. Монголоо. Уучлаарай, хаана нэгдэг юм? Мэддэг юм уу? За хайд чи болил дөө. Хөх Азийн цэжин дээр орчих Монгол гэж мэддэг үү? За. Гүн нэг зарын чанартай нэг хоёр үг хэлчтэй юм уу гэж орж ирсэн. Уучлаарай ирхмээ. Энэ бол зар өгдөг газар биш, харин авьяасаа шалгуулдаг газар. Авьяасаа. Тэгвэл одоо үзүүлчих үү? Тэглгүй яах вэ? Амжилт хүсье. Их олон зүйлсэн байна л та. Тэгээд энэ боломжийг ашиглаад нэг зарын чанартай хоёр үг хэлчих орж ирсэн. Тэгээ би ганцаараа ирээгүй л дээ. Хинтээ? Би хамт олонтойгоо ирсэн. Хамт олон гэж юм бэ? Хошин урлагийн Mask Production гэдэг. Одоо дуудчих уу? Одоо дуутахаас. За. Манайха. Кэнэ сайн юм налгал. Эквэр таник шүү юм шиг үү? Окей. Та нар одоо яг юу хийж үзүүлэх гэж байгаа? Бид нар Америкт ажиллаж амьдарч байгаа нийт монголчуудаа шинэ жилийн үдшийг хамтдаа өнгөрөх гэж байгаа юм л да. Кэнэ тэр үд чинь олон сайхан дуу хөгжин байна бас. Үжиг найдан байна. Хөгжин тоглоом байгаа. Инээдмийн үзүүлбэрүүд байгаа. Монгол өвлийн өвгөн, Монгол цасан охин. Жинхэнэ Монгол шинжил. За тэгэхээр би Монгол шинжил гэж дуулаагүй юм байна. Тэгэхээр тэр цасан охин өвлийн үг гэж хаана? Өв байсан. Америкийн нэгэн улсад ажиллаж амьдарч байгаа нийт монгол хүүхдүүдтэй шинэ оны баярын мэндийг хүргэж урт насгаж удаан жаргахын өрөөдийг өөдөөд нь өргөн дэвшүүлж байгааг хүлээж авна уу хүүхдүүд. Та ямар сайхан ярьдаг юм бэ? Би ийм өвлийн өвгөн амьдралдаач хараагүй юм байна. Баярлалаа мэж би охин минь. Тэгэхээр энэ шинэ жилийн баяр яг хаана болох вэ? 12 сарын 20-нд Сиэтл, 21-нд Окленд, 22-нд Лос Анжелес, 28-нд Чикагод, 29-нд Вашингтон DC. Гайхалтай. Ховард чи тэнд очих гэсэн шүү. Мэдээж би тавуулан дээр нь очих болно. За тэр яг уу Монголын хошин урлагийн Mask Production хөрөн бүрэлдэхүүнээр Америкийн нэгэн улсад ажиллаж амьдарч байгаа монголчууд тавхантэйгээ шинэ жилийн үдшийг өнгөрөөхнө. Жинхэнэ Монгол шинжил. Английн суулагч жүжигийн зохиолч Уильям Шекспир энэ дүүрлийн баян жүжигээс сэдэвлэв. Сайн байцгаана уу? Би бол Английн алдарт жүжигийн зохиолч Уильям Шекспир биш. Би бол Уильям Шекспирийн хажуу хөршийнх нь хүүхдийнх нь хүүхэд нь биш. Би бол зүгээр нэг сайхан инээдмийн жүжигийн зохиолч. Би нэг жүжиг бичиж байгаа юм л да. Хэрвээ энэ жүжиг маань сайхан болох юм бол би Шекспирт зарна гэж бодож байгаа. Жүжигэнд юу гарах вэ гэхээр хар багтаа төрсөн хоёр ихэр зарцын тухай гарна. За, миний жүжигийн гол дүр энэ байна. За таяр орж идөө. Ингээд энэ хоёр ихэр зарц маань 25 жилийн дараа нэгэн дэм буудалд учирснаар жүжигийн үйл явдал эхэлнэ.
санава. Хайрт минь, чи минь надтай хайртай юу? Би чамдаа хайртай. Хэр зэрэг их? Тэнгис далайн уснаас илүү их хайртай. Тэнгис далайн усны хэр зэрэг их юм? Мэдгүй. Өөрөөр зөвлөд хэлэлтэй. Тэгвэл тэнгэр түгсэн оддоос ч илүү их хайртай. Тэнгэр төгсөн од нь хэдэн ширхэг? Би яаж мэдэх юм бэ ямар ядагаа. Хайрт минь те. Миний мэдэх зүйлээр л зүүрлэл хэлчих л дээ. Тэгвэл би толгой дээр байгаа үснээс илүү их хайртай. Үнэн сэтгэлээсээ хайртай юм байна. Би чамдаа хайртай хонгор минь. Хайрт минь. Чи бид хоёрыг энд байгааг манай эзэн мэдчих юм бол зарц миний турсыг хуулах байх та. Зүгээр тэ хайрт минь хайр сэтгэл зарц байна уу, боол байна уу, ноён байна уу, ердөө хамаахгүй. Харин маргааш гэхэд би чамаагаа зөвлөсөн мөнгөөрөө худалдаж авах болно. Намайг худалдаж авна гинэ. Тэгэлгүй яах вэ? Тэгээд энэ миний буудал маргааш гэхэд чинийх минь болно. Энэ буудал минийх болно гэж юу? Хонгор минь хоёулаа сайхан баярлаж тэмдэглэе л та. Яг зөв. Мэ. Энэ 20 зоосоо энэ тосхны хамгийн үнэтэй дарснаас нь аваад ир. Дарс авах юм уу? Тэгэлгүй яах? Хонгор минь намайгаа хүлээж байгаарай. Үнсий. Юу болов? Яагаад инээгээд байгаа? Уйлж гин. Яагаад уйлжсэн юм бэ? Юу болов? Би дахиад хаягдчихлаа эзэгтэй. За яах вэ? Наад чинь нэг асуудал биш. Чиний 17 дахь удаагийн хаягдалт. Тэр юм ч тийм л дээ. Тэгтээ тэр залуу надтай сууна гэсэн байхгүй юу? За. Тэгсэн чинь буудлынхаа хөлсийг төлөөгүй мөрөө явчихдаг шүү дээ. Буудал буусан хүн байсан юм уу? Тийм ээ. Би чамд хэлдэг дээ. Элдв янзын хүнд битгий дурлаж бай гэж. Наа сэтгэлээ цоож ил. Түлхүр байхгүй. За биш дээ. Наа сэтгэлээ гинжилчих л дээ. Гинжт байхгүй. Өөрөөр хэлбэл хинт ч битгий дурлаа гэсэн үг. За эцэгтэй би танд андгаалъя. Цэгаан бүсгүй нэрээр андгаалъя. Би дахиж хизээж эр хүнд дурлахгүй. Яг зөв. Манай буудал хүн буудал уу? Одоохондоо буугаагүй л эцэгтэй. Буудал бол хэлээрэй. Тэгэлгүй яах вэ? Эзэнтэй минь тавтаа морь. За өрөө байна. Байлгүй яах вэ? Ямар өрөө байна? 5 цус гээд люкс өрөө байна. 3 цус гээд хагас люкс байна. 2 цус гээд энгийн өрөө байна. 2.5 гээд ингийн люкс байна. Тогс. На хоёулаа аян замыгаа шороноос салаад аяг дарснууд хөдлөе. Энэ 20 цосрын тосхны хамгийн үнэтэй дарсыг аваад. Эцэгтэй ганц тас 20 цосоор авна гэж арай л үнэтэй байгаа шүү. Бид хоёр чинь маргиж яваа ирүүлсэн ч үдэ. Хамгийн үнэтэй люксөрөөс нэг өгч. Тэгэлгүй яах вэ ноёнтой? 2 давхарт 22 тоо. Баярлалаа. Эзэнтэй минь намайг 5 цосоор худалдаж авч байсан. Гэтэл ганц тас 20 цос. Би яг хийм би. Миний ухаач хөрөхгүй л дээ. Тач бас дэше. Өнгөрсөн дурлцсан. Яа сайтах юм бэ? Тач гэсэн ямар айтах юм бэ? Тэнгич юу? Өөр нөхөртэй. Нөхөргүй. Харин та их нэртэй юу? Байхгүй. Хоёулаа суух уу? Сууя. Та надад үнэхээр их таалаг. Надад За ямар байна аята? Аймаг гоё. За ямар байна? Амьдралдаа ингэж үнэтэй хүүгээс халтаагүй юм байна. Ямар аймаг бэ? Дахиад үсэ. Бэт ам өвдөд байна яа. Тэгтээ гоё. Хүн нэг л амьдрахын чи яадгийг. Мэн 20 зоос. 20,000 инч. Ингээд цэвний ихтер боллоо. Тэгэлгүй яах вэ? Би гэрийнхэнтэй буших хэл дуулгаахыг хайрт минь. Ямар гайхалтай. Ингээ ихтэй болчихсон шүү дээ. Чи зогсоод байна уу? Яг сте. Би чамайг дарсан юм гэж хэлсэн байгаа. Тийм л дээ. Яава. Яагач вэ? Гүтээ яваач. Эцэстээ би нэг юм асууж болгосон бол. Гавш бол. Намайг заруулны 20 цоос хүрэх болов уу? 10 жилийн өмнө 5 цоосоор авсан шүү дээ. Одоо бол 2 цоос хүрэхгүй байна дөө. Та баг үнэгүй юм байна. Яац яв дээр юм хий та. Юу гинэ? Дэлгүүр явъя та.
Энэ буудалд хүн байна уу? Юу одоо ноёнтоо? Өршөөгөр үйлчлэгчээ. Өршөөгөр ноёнтоо. Би таны нүдэнд үйлчлэгч шиг харагдаж байна уу? Өршөөгөрөө цэвэрлэгчээ. Би энэ дэм буудлыг эзэн авхан байна. Манамаг уучлаарай. Инхэн өөрөө хин гэж юу? Танд хий юм шиг харагдаад байна би. Та юу? Тэ? Бах мэлхий. Та ийм мэлхий харсан уу те? Би хотоос ирсэн хэрэгэм зэрэгтэй ноён хүн байна. Өрөөнд ус дор халуун ус бэлдэж. Ноёнтоо, таны усыг чинь 100 градус халаах уу? Зомолж Ja, maar vaart is een quick roll. Het is lekker. Good. Is comme les faire des small. Why, yes. Good. Come on. Come on. Сайн байна уу? Сайн бацгаана уу? Өөрийгөө танилцуулаач. Намайг Эрдэнэцан гэдэг. Та хаанаас ирсэн? Би Монголоос ирсэн. Монголоо. Уучлаарай, хаана нэгдгийг? Мэддэг юм уу? За хайд чи бололдоо. Хөх Азийн цэжин дээр орчих Монгол гэж мэдхүү. За. Гүн нэг зарын чанартай нэг хоёр үг хэлчтэй юм уу гэж орж ирсэн. Уучлаарай ирхмээ. Энэ бол зар өгдөг газар биш, харин авьяасаа шалгуулдаг газар. Авьяасаа. Тэгвэл одоо үзүүлчих үү? Тэглгүй яах вэ? Амжилт хүсье. Их олон зүйлсэн байна л та. Би тэгээд энэ боломжийг ашиглаад нэг зарын чанартай хоёр үг хэлчих орж ирсэн. Тэгээ би ганцаараа ирээгүй л дээ. Хинтээ? Би хамт олонтойгоо ирсэн. Хамт олон гэж юм бэ? Хошин урлагийн Mask Production гэдэг. Одоо дуудчих уу? Одоо дуутахаас. За. Манайха. Кэнэ сайн юм налгал. Эквэр таник шүү юм шиг үү? Окей. Та нар одоо яг юу хийж үзүүлэх гэж байгаа? Бид нар Америкт ажиллаж амьдарч байгаа нийт монголчуудаа шинэ жилийн үдшийг хамтдаа өнгөрөх гэж байгаа юм л да. Кэнэ тэр үд чинь олон сайхан дуу хөгжин байна бас. Үжиг найдан байна. Хөгжин тоглоом байгаа. Инээдмийн үзүүлбэрүүд байгаа. Монгол өвлийн өвгөн, Монгол цасан охин. Жинхэнэ Монгол шинжил. За тэгэхээр би Монгол шинжил гэж дуулаагүй юм байна. Тэгэхээр тэр цасан охин өвлийн үг гэж хаана? Өв байсан. Америкийн нэгэн улсад ажиллаж амьдарч байгаа нийт монгол хүүхдүүдтэй шинэ оны баярын мэндийг хүргэж урт насгаж удаан жаргахын өрөөдийг өөдөөд нь өргөн дэвшүүлж байгааг хүлээж авна уу хүүхдүүд. Та ямар сайхан ярьдаг юм бэ? Би ийм өвлийн өвгөн амьдралдаа ч хараагүй юм байна. Баярлалаа мэж би охин минь. Тэгэхээр энэ шинэ жилийн баяр яг хаана болох вэ? 12 сарын 20-нд Сиэтл, 21-нд Окленд, 22-нд Лос Анжелес, 28-нд Чикаго, 29-нд Вашингтон DC. Гайхалтай. Ховард чи тэнд очих гэсэн шүү. Мэдээж би тавуулан дээр нь очих болно. За тэр яг уу Монголын хошин урлагийн Mask Production хөрөн бүрэлдэхүүнээр Америкийн нэгдсэн улсад ажиллаж амьдарч байгаа монголчууд тав хүнтэйгээ шинэ жилийн үдшийг өнгөрөөхнө. Жинхэнэ Монгол шинжил. Доч би хүлээх дургүй шүү. Мэлхийг шүү. Хайрт минь, хонгор минь, бид нар сан аваад ирлээ. Ямар удаан явдаг юм бэ? Удаан явсан уу? Үгүй ээ. Намайг сонсно. би гэрэлхээр болсон. Яа, юу болов? Нэр тийм л дээ. Энэ манай буудал шинээр орсон үйлчлэгч юм ихтэй. Энэ бол миний эр нөхөр. Пэлцгаа. За. Хурд ирээрээ. За. Сайн байна уу хадагтай? Чи хэдхэн хормын өмнө надтай гэрлэн гэж хэлээ үсттэй. Би тэгж хэлсэн гэж юу?
Өөрхийг хэлэх юм бэ? Уушлаар хадагтаа би ердөөсөө тань тэгэж хэлдэг санахгүй байна. Санахгүй байна. Би санахгүй байна. Сануулаад өгье л дөө тэгвэл. Ямар байна? Амар муухай байна. Галзуу авгаа вэ. Миний шинэ гэргийм намайг тэсгэн ядаг хүлээж байв. Өнөөдөр хоёлаа цагийг 100-аас ахих өгөх болоо. Атх юм уу шалих. Яаж авгаа вэ? Суугааг багтаа гэж алгаж байгаа чи суусны дараа намайг бүр алаа хийчих юм байл таа. Хашгүй дарсаа байдаг. Эцэстээ уучлаарай би нэг 20 цаас ичд гээчлээ. Тэгээ сандарстай дэлгүүрийн дасыг дээр битсэн чи намайг цагтаа хөөгээд би авраач. Цагтаа. Хайл өрөөнд бошоо ногд. Намайг дотгоодаш бити гарч. Би цагтаагаа чаргах юм дөө бошоо. Таны төлөө өгөхөд ч би бити бошоолаач. Хайдаш. Оршигөр аргад өнгө сая шинэ хулгайч явахгүй. Оршигөр аргад ердий хулгайч явчихгүй. Оршигөр аргад ийшээ явсан байх ёстой. Уучлаарай. Тэр эзэгтэйгээс асууя. Энэ хүн намайг хулгайч хийчихэн дуудаад байх юм. Оо яа. Өршөөгөр ноёнтой минь энэ дүүл гарсан байх. Та намайг дагаа явна уу? Дээр нь хийгээд тахтай явах үү? За яах вэ? Чиг. Яахтаас ногдаа. Хаша. Чөлөөдөө ногдаа гэж. Би ногдож яах вэ? Би ч галзуурч юм аашгүй. Өчигч таас суулгаас юм байна. Цагтаа ид бай. Цагтаа надад ямар хамаатай вэ? Би насыг өөрөө худалдаж авсан юмсан. Надад уучаа юу? Уусан. Би чамайг цагтаагаас нугаад ичдэг. Чи миний дарсыг угааж идэх юм чи. Хаа чи одоо ирүүлв? За чи энийг шанхурт нагаагүй. Яадаг нэг. Ямар сонин ноён бэ? Бас юу болтоо? Саяныхаа цагтааг дууд. Энэ дарсны хулгайчийг одоохон шорт харь. За гүдээ ноёнтой минь энэ дарсны хулгайч биш. Миний эр нөхөр. Сан байна уу? Өөрөөр хэлбэл энэ дэм буудлын эзэн нь. Энэ арцгар уу? Яг тийм. Энэ би. Хонгор минь би өрөөнд очиод хүлээж бай заа юу. Үнси. Энд намжуулдаг гараагүй юу? За юу болов? Энэ миний цас яграа таны их гэргийн нөхөр болоод энэ буудлыг эзэн болчихдаг үлээ. Та эзэн нь юм уу? Тэгээд Өршөөгөр ноёнтой минь тантай энд ингэж уулзсан гэж ястаа сонсонгүй. Чи сэтгэлээсээ гоё. Би таны зарцад хайртай. хэдий завдаа дурлждаг байж. Тэр нь ямар хамаа байна да? Та хэдий хүсч тэдэг ч нүгий. Энэний төлөө юу? Яг тийм энэний төлөө. Надад зарчих л та. Үн хөрх маягтаа болоо явчих уу яа? Яа, би зарцтайгаа нэг 2 хүн санаад гэж болгосон болов? Болохгүй яах вэ эзэнтэй минь? Сайн байна уу гэхдээ? За зүгээр дээ. Би сая бүгдийг тайлбарлаад хэлчихлээ. Үнсийн хайрт минь. Зэ? Амжилт хүсье. Хайр сэтгэл мат тугай. Яаж авах вэ? Чичээр наваа шалгах гараагүй юу вэ? Ирээд хэдхэн мөч удаа хүнтэй сууж байгаа юм. Харин танд хэлдэг юм уу гэж жоох айгаад ямар юм аа юм бэ? Насаараа миний зарцахгүй юу? Дуудаад ир би өрөөгөөд. За баярлалаа. Ушул. Хой. Ийшээ явлаа. Тэнд байгаа. Хэн? Ихнэр. Тэнийг болсон юм аа. Яата яагаад байгаа бэ? Ийшээ авсан шүү дээ. Чи намайг ойлгосноо? Тэгэлгүй яах вэ? Одоо манай эзэнтэй танилцсан тэгээ бүх юм сайн сайхан бол. Энэбэ. Танилц. Миний ихнэр. Сайн байна уу ноёд? Чи бүр топ шалгах гарах нэ? Эренгуутаа хоёрыг сая буудлын эзэгтэйтэй хүнсэлцэн суун барин гэсэн яасан. Би юу? Чааваа юу гэж хэлээд вэ чи? Оотгүй. Бач. Таяач гэнэ. Бихнэр авч урдгүй юм уу? Таны төлөө мань нохо бэлцүүлдэг. Яагаад би найддаг таваад чигээ? Гомцсон цаа. Эднэр шогтоод энэ үе саляраа тэрэг. Ихнэр нь ийш болсон шүү дээ.
эндээ байсаар байна уу? Чи одоо яагаад байгаа юм шиг. Та чинь яачаад байгаа юм бэ? Яагаад эндээс гарч ирээд байгаа юм? Юу яриад байгаа? Манай ихтэй хаачлаа. Нэг нь тийш явсан, нэг нь алгадаад ийш хараад. И чи яг галзуу юм биш. Хөөе, чи галзуухаас өмнө энэ буудаас зайлаарай мэдөө. За. Сонин Чи намайг ингэ таньж гин үү? Аа? Намайг таньж гин үү? Анжи. Хэн? Түрүү миний хамрыг чихсэн хүн байна. Сонин амт юм бэ? Тэгвэл би галзууч байгаа байна. Энэ юу болоод байна гэж? Яхахгүй шүү. Оо заац. Явда. Ингээ зарчмаас гэж бид за. Яагаад байгаа бэ чи? Юу болоод байгаа Чи вэ? надад итгэх юм сайхан юм. Би чамд хайртай. Би ч гэсэн. Бас юу болоод ноён минь? Энэ ардсгал толгойд хэмбэ гэдгийг надад хэлээд өгөхгүй юу? Энэ ардсгар толгойд миний эр нөхөр. Чаавас бүх юм дуусаа. Амьдрал сүрэ. Дуусаа. Чи надтай гэрэл гэж хэлээ үстэй. Гэт. Энэ ямар сонин авгаа вэ? Миний амьдралыг яагаад Чи миний ардаар ингэж явдсан би. Хашаа. Энэ яагаад байгаа бэ? Эцэдээ та намайг хийчихээд би хээ. Оо цаас. Бис хин чирко хог юм байна те. Гар. Явдаа баяртай. Баяртай. Хашаа ба. Би сая ийш явсан. Нарийн тэгшил болох юм. Оо. Энэ үнэ. Би сайн зогсож ирсэн нөгөө юм. Одоо бол зогсож байна. Та яг ярих уу юу? Яг юу болоод байна? Би яаж амьдрах юм бэ? Шинэ юм догролтой. Юу харчаа? За. Миний жүжиг сонирхолтой болж байгаа үз. За үз. Энэ цэга мөсгөг яадаг юм билээ? Ингээд байлгаад байх уу эсвэл галзуур болох уу? А галзуур болно. За ерөөсө боллоо. Яа ямар ядраад юм. Ерөөсөө ингийн. Энэ цэга мөсгөгийг ноёны зарцтай суулгаад харин нөгөө ихэр зарцыг нь буудлын авхаатай суулгая. Яг зөв. Би бишээ өстө чи намайг ойлгосон. Ойлгохгүй яхан бэ хаач. Чаавас баригдчихлаа. Батарсан бодтоо яана. Би чамд хайртай штэ. Уучлаарай би чамд хайргүй. Надтай гэрлэн гэж амлаа үстэй. Үгүй ээ. Би энэ бүсгүүтэй гэрдэн чамайг би таахгүй. Хэрвээ одоо би яах юм бэ? Мэдгүй одоо яах юм бол боо Би бэ? чамд хайртай штэ. Хайргүй. Ээжээ. Юу вэ? Хонгор минь би ихэр юм байна. Тийм үү? Тийм хонгор минь. Би чамдаа хайртай. Би ч бас чамд хайртай. Хоёул өнөөдөр явж хоримаа хий. Тгий хайрт минь. Явъя хайртай.